Увс аймаг Ханхи шууны харьяат хүнэлтэй 1948 оны хулгайн жилт юм. Тэгээ 18 настайдаа 10 дугаар анги төгсчод увсын гурилын үйлдвэрт улсын анхны эвлэлийн илгээлтэн гэж юм болж 2 жил ажиллаад Баруун Тув аймгийн гурилан бүтгэгдэхүүнээр хангаж явж байгаад тэгээд 1968 онд цэрэг татагдсан юм. Тэр үеийн цэрэг татах дээр 10 төгссөн боловсралтай оюулыг бүтэн улсуудыг Килийн цэрэг сонгож авдаг байсан шүү дээ. Тэгээд 05 дугаар ангид 3 жил албаачаад 1971 онд алагдаад тэр үед Килийн цэргийг дахин сэргийж байгуулж ирсэн юм. Тэгээд Орос улс руу Баабушканд 3 жилийн хугацаатай 40 хэлчид удирч яваад тэр сургуулийг Масагбаатанд суралцад дүүргэлээ л дээ. Тэгээд сургуульч дээр төгсгөө зөрч эх орончинд тушаалаа гаргаад би Баруун аймгийн хүнийг Зүүн аймгийн бүр одоо доронтын хязгаарт Зоргон уулын ставын дарга гээд тушаал гаргаад тамилчихдаг. Тэгээд тэнд 74 оноос 76 он хүртэл 2 жил ажиллаад Хятад, Орос, Монгол гурван Килийн зааг ийм нутаг Монголын хамгийн намдар газар. Бүр орчин үеийн хэлээр ярих юм бол таргун дахин овоо гэдэг юм л да. Гурван улсын зааг ийм хэл. Тэнд 2 жил л байжсэн чинь бас Килийн цэргийн дарга даштай байгаа дуудаад нутаг цүүд болж байна бүрэн цагаана. Чи завхан явж Арцуурын ставын дарга гээ. Тэгээд өөрийнхөө жолоочийг миний жолооч болгоод 5 шинэ гэрүүгээ 5 ахлах дагуулад би анх 1976 оны 5 сарын 26-нд Арцуурт иржээ л дээ. Тэгээ Арцуур түрээд ирсэн чинь би урд хэл дайсны хэл дээр л ажиллаж ирсэн чинь хой түрээд ирсэн чинь ард түмний дунд ажиллах болоод Килийн цагийн байдал ямар байсан бөхтэй зэрэг малын хулгай. Малын хариулахгүй. Контрабандистууд, кил зүрцэх, бэлчээрээр малаа хэл давах. Туваагийн талаас зэвсгэлсэн гэсэг үлэг көмсүүд манай сэм килээр ордорж Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлах. Бид килчин бидний ойн тоонд тунхааргүй тийм одоо их зуртлууд гадар авсан байсан. Тэгээ энэ гадар авсан асуудлыг одоо ер нь Килийн цэрэг шийтгэх нь үтгэхэл төв орооны саналыг одоо донслох гэсэн юм уу л дээ. Тэгээд увсын төлөөлөгчийн газар гэж огшоо дарахтаа тийм газар байгуулагдаад хамгийн анх Арцуурт надыг томлоод хандгаатын ставаар бидний нэг курс наваан доржиг тавиад огшоо дарах Баатар өвдөг жолоочтой аймгийн дэвдар ингэж сууж бид анх Килийн төлөөлөгчийн аппаратын суурийг тавьж ирсэн юм аа. Тэгээ энэ яг явсаар цагийн байдал ер нь хүнд байсан. Туваатай хэлсэн Увс аймаг, Завхан аймаг, Көвсгөл аймгийг хариуцсан өөрөөр асхтын мөнгөний урхагаас Монгол сарын даваа хүртэл энэ учрыг Килийн төлөөлөгчийн аппарат хариуцчихсан. Тэр үед хүчирхэл байхгүй. Постур 5 ахлагчтай 1166-тай. Ганц морт. Ийм хүнд байсан юм л да. Тэгээ тэр үеийн хэлчид яасан зоригтой ямар ч ирэлхэг яасан ч одоо шудраг тийм улс байсан юм. Тэгэл хайр тэх орныхоо төлөө өөгүй тэмцэж байсан. Явандаа өргөцсөн. Увс аймгийн Бөхөмрөсөнд Килийн пост байгуулад Давчин Ахмад даргаар нь томилогч байлаа 5 ахлагчтай. Наан нь Сагил сумын төвдөр Баатрын цэвэн гэж дэслэгч бас 5 ахлагчтай. Кил хамгаалахаар томилогч байлаа. Хандгаатын шалган нэвтрүүлэхэд наваан дорж авчихтаа зэрэг өөр балжин нэмэг залуу томилогч байсан юм. Увсын тиссэн бол 10,000 хүнтэй 10,000 хүн дотор чинь улсын хэмжээд байхгүй тийм. Тэгээд Туваатай хэлсэн тиссэн голын айс авгатар тэр ерөөс тэр чигээр өргөлж Килийн зурчил. Дээрэм тон уул зарим хүмүүс одоо амь насаа алдах ер нь хотондоо сайлын үнэтэй бэлчээрт адар гадуутай л тун хавар болж ирсэн ийм үйлдэл. Тэгээд айлуучинд бохом даад нутгаа шилжих өөр тишээ дөрвөх ийм хүнд нөхцөл байдал өрнжөлөө. Дохоод Ахмад даваатай бас Килийн пост байгуулсан. Харцгаа усанд
Сүхбаатар дарахта бас 5 хүний бүрэлдэхүүнтэй, Арцуурд миний үе 5 хүний бүрэлдэхүүнтэй ингэж клийн постууд байгуулсан. Көвсгөл аймгийн Цэцэрлэг суманд даваа дарахта Көвсгөлийн Баяндүрх суманд Дор Чүрв маяартай бас 5 ахлагч ингээд тус клийн хил хамгаалах биш клийн дэглэмийг сахиулах күндтэй өгөөд хариуцлагатай албанд томилогдож шургуу ажиллаж байсан юм аа. Цагийн байдал үнэхээр хүнд байлаа хөөхөд Туваа Монголын хооронд килчдийн цагдаагийн байгууллагын харилцан ажиллагааг байхгүй байсан юм. Нөгөө улсын кил хамгаалгасан килчд маань кил хамгаалах биш клийн дэглэм сахиулах болоод клийн дэглэмийн явах газар малаа алсан малчтын мэдээлэлээр амтны малын мөрлөл хөөж өгдөг. Ийм хүнд нөхцөл байсан юм. Тэгээ харин төр засаг маань хойд килийг улсын килийн хуулийн дагуу нэлээ өргөжүүлж хүч хэрсэл нэмснээр одоо бол боловсронгүй боллоо. Их сайхан боллоо. Тэгэл 1982 оны сүүлээр миний үеийг аюулаас хамгаалахын төлөөлөгч, клийн төлөөлөгчийн шугамар гүйцэтгэх албаны ажилтнаар томилж тэгээ би бол нэлээд хүндхэн нөхцөлд ганцаараа туслах хүч байхгүй. Би килчдийнхаа буйнд орон нутгийнхаа малчин олон төмний буйнд кил дээр нойр хоолгүй бүсээ тайлахгүй 15 жил зүтгэсэн байх юм аа. Энэ 15 жилийнхаа нүрүтэлэг болоо би юу гэхээр хамт олны л бүтээл. Тэрээс энд бол миний бүтээл биш. Ер нь нэг суманд биш тэр Увс аймаг Туваатай хэлсэн 6 сум 7 сум байна. Завхан аймаг Туваатай хэлсэн 2 том сум байна. Баяндэс сум, Тэс сум, Көвсгөл аймаг бол Баянзүрх, Цагаануур, Эренчин сум, Улаа гэсэн бас 5 сум хэлсэн. Тэгээ энэ үнийг зохицуулнагдах ганц клийн төлөөлөгч бол их хүндөө. Тэгэхдээ энэ хил хамгаалтын дэглэм журмыг сахиулах улсад огшоо дарга, Пөрвжүү маяар, Кийсурунда нар бол баггүй хувь нэмрээ оруулсан ийм хүндтэй ахмад борлууд л та. Тэрнээс хойш залуу үед одоо сайхан ажиллаж байна, технологи нь боловсронгуй болчихж, гэлч тийм боловсрол сайхан болчих, ард түмний ухамсар дайшилж. Тэгээд яг тэр зөрчлүүд 1970, 80, 90-ад оны үед тийм хүнд байсан юм. Одоо бол боловсронгуй сайхан болж, гэлчтийн буянгаар Монгол зөвлөлтийн найрамдалт харилцаа ямар ч анцвгүйгээр өнөөдөр хөрлөө. Би энэ үндэл баярлдаг юм. Гэхдээ миний энэ хамт ажиллаж байсан тэр хилчин даачид, офицерууд, тэр орон нутгийн шударга хөдөлмөрчид бид нартэй бол энэ юг далимдуулж, клийн зэргийн 90 жилийн өг тохиолдуулж, чин сэтгэлээсээ урт насаарай. Удаан жаргаарай. Инг тун хамдраарай. Бидний баял угаал эрүүл мэнд чүү. Би ингэж л хүсэн өрөөж байна. Монгол эх орн амгалан байгаасаа, Монголын зон олон килчт минь тайван байгаасаа. Энэ Монголын килчтийн тухай яриад байгаа чинь Монгол эх орны түүх. Түүхийг бол өрөөс ард түмэн бүтээн. Ард түмний дундаас килчт төрж, килчтийн дундаас баялаг бүтээх түүх өндарч байна. Энэ түүх одоо аривч болтугай.